манай хүүхд нөгөө нийгэмшиж эхэлж байна. Багш танихгүй хүмүүстэй бас ингээд харьцаж эхэлж байгаа болохоор бас их зүгээр л юм гэж бас хэлмээр байна. Ерөнхийдөө бол гэрээрээ байдаг. Тэгээ гэрээрээ яг би өөрөө хувьдаа бахан интернет дээр ямар нэгэн хичээл ч юм уу аваад хүүхдүүдтэй яг өөрөө заадаг. Тиймэрхүү багш нар их болох юм бол бас даунтай хүүхдүүдэд бас их өгнө. Ямар ч нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд өгнө их зүгээр л юм. Тэгээ хэл яриан дээр л жоохон асуудалтай болохоос биш хөгжил сэтгхүүч юм уу бусад юм дээр бол ээж аав нь өөрсдөө хасаргаагаа маш сайн хийгээд явах бол энэ хүүхд бол яг жирийн хөгжил зүгээр өсч тойрно. Биш үү. За хаагаа за. Оо тийм юм шүү дээ. Даунтай хүүхдүүд маань бусдыг даган дуурайх чадвар сайтай, хараагаараа мөн хүртгэн чадвар сайтай байдаг болохоор тэр хөгжлөөс нь илүү хөгжлийг нь дэмжиж багаас нь ажиллах юм бол том болох тусмаа нөгөө гарах ахиц үр дүн нь аягүй сайн байдаг. За одоо за цамц нь хаана нэ? Цамц. Нүн буруу байна. Энэ өмгөн юм шүү дээ. За цамц. Сайн байна. За өмдийн өмсүүлээ. Тийм өмдийн өмсүүлээ. Тэгээ бүлгээр болгон ганцаарчилсан гэсэн хэлбэрээр сургалтаа явуулдаг. Яагаад ганцаарчилж байгаа юм бэ гэх юм бол хүүхд маань одоо бүлгээр явах арай жоохон боломжгүй эсвэл ээж аав нь ганцаарн гин явуулмаар байна гэсэн үед юм уу эсвэл илүү их ажиллагаа шаардлагатай нөхцөлд хүүхдүүдийг ганцаарчилж авч ажилладаг байгаа. Хацлагын нүхэн энэ шүү дээ. Дөнгөж төрсэн давантай хүүхдтэй ээж аавуудыг эндээ хүлээж авч уулзаад зөвлөгөө өгөөд давны хам шинж гэж юу байдаг тэр тал дээр зөвлөгөө өгөөд мөн хүүхдийн нь онцлогийг тайлбарлаж өгөөд хүүхд маань ийм онцлогтой тийм учраас ингэж ажиллах ёстой гэдэг тал дээр нь зөвлөгөө өгдөг. Мөн яраа хүүхдүүдтэй бүтэн биеийн болон нүүрний мөн ам доторх массажуудыг зааж өгдөг байгаа. Эцэгтэн зааж өгдөг. Ерөнхий том булчингийн хөгжил, жижиг булчингийн хөгжил, хүүхдийн тэнцвэр алхахгүй их гიშгэх гэсэн хөгжлүүдийг дэмжсэн тийм юу байгаа, хичээл байгаа. Тэр нь маань эхлээд гулгуураар гулгадаг ч юм уу эсвэл нэг овор ихтэй юмыг бариад явж ийн гэдэг маань хүүхд маань өөрөө тэнцвэрээ олж хадгалж алхах нь хамгийн чухал байдаг. Тэрсэлтэй дэмжиж байгаа. За өнгө ялгах гэдэг нэг эвлүүлдэг ч юм уу эсвэл өнгө ялгадаг тоглоомнууд нь болохоор хүүхдийн оюун ухааныг сайжруулна, давхар анхаарал төвлөрөлтийг сайжруулна. Ногоон дээр хийгэрэй. Ногоо аль үлээ? Оо. Ямар ондог юм бэ? За цамцан дахиад өмсөлнэ. Ямар сайн хүүхдээ ядж байгаа л.